Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэвээрээ хэмжээ өөрчлөгдөж байгаа нь иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж чадахгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсад нэг цагийн хөлсний доод хэмжээ нь 3273 төгрөг 81 мөнгөтэй тэнцэж байна. За сарын доод хэмжээг бол 550 мянга болгож одоо шинжилэн баталсан байж байгаа. За тэгээ энэний дагуу нийгмийн даатгалын байгууллагатай уялдаатай нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой тэтгэмжтэй холбоотой ямар өөрчлөлт орчвоо гэж асууж байгаа бол за би энд хариулъя. За тэгэхээр бол хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талд үндэсний хорооноос одоо өмнө нь баталсан байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол 2020-с 22 онд мөрдөгдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 420 мянган төгрөг байсан. За энийг 23 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд 550 мянга болгож одоо өөрчлөлт шинжилсэн байж байгаа. Тэгэхээр 2023 онд одоо даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ бол 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хэрэгжсэн хувь хэмжээгээрээ буюу ажилтгуулагч нар бол одоо үйл ажиллагааныхаа чиглэлээс хамаарат 24-өөс 26%, за үүний 12.5-аас 14.5%-ийг нь бол ажилтгуулагч нь төлдөг, 11.5%-ийг бол тухайн даатгуулагчд болгосон цалин хөлснөөс нь төлдөг. За ингээд энэ шимтгэлийн хувь хэмжээнд бол өөрчлөлт ороогүй. Нийгмийн даатгалын тухай хуультай холбогдлолтой шимтгэл одоо 5 төрлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд бол өөрчлөлт ороогүй байгаа. За үүнд уялдаатайгаар сайн дурын даатгуулагч нарын хувьд бол одоо нийгмийн даатгалын байгууллагатай сайн дураар даатгуулах тухай гэрээ байгуулад ингээд шимтгэл төлдөг. За энэхүү гэрээнд болон одоо нийгмийн даатгалын тухай хуулиар сайн дурын даатгуулагчийн хөдөлмөрийн шимтгэл төлөх орлогын доод хэмжээ нь тухайн үед одоо улсын хэмжээгээр мөрдүүлж байгаа одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дүнгээс багагүй байхаар одоо бүтэн сарын орлого гэж үзэн шүү дээ. Тэр хүн өөрөөгөө сард би хэдэн төгрөгийн орлоготой вэ гэдгийг сайн дурын даатгалын гэрээнд нийгмийн даатгалын байгууллагатай тохирдог л доо. Тэгэхээр бол энэ хуулийн дагуу бол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн нийгмийн түншлэлийн 3 талд үндэсний хорооноос шинжилсэнтэй холбоотойгоор сайн дураар даатгуулагч нарын шимтгэл төлөх орлогын доод хэмжээ бол сар 550 мянга болж өөрчлөгдөж байгаа. За нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд бол өөрчлөлт ороогүй. 2021 оны 7 дугаар сараас хойш бол сайн дурын даатгуулагч нар маань 13 өөрийнхөө мэдүүлсэн орлогоос 13.5%-аар төлж байгаа. Энэ 13.5%-ийн хувь хэмжээ бол 2023 онд бол хэвээр мөрдөгдөж байгаа. Зөвхөн урд нь бол 420 мянга байхад сард 13.5%-аар төлөхөд сар 56,700 төгрөг төлдөг байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинжлэгдсэнтэй холбоотойгоор 550 мянган төгрөгнөөс одоо 13.5%-аар төлөхөөр сард 74,250 төгрөгийг бол төлөхөөр байгаа. Энэ нөгөө няраа хүүхдээ гэртээ асраад энэ нь бол 3 хүртэл настай хүүхдээ асраад ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа эхчүүдэд хамаатай даатгал. Тэгэхээр бол ажил хөдөлмөр эрхэлж чад хүүхдээ төрүүлээд хүүхдээ асрах чөлөөгөө ингээ байгууллагаас авсан эхчүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг энэ төр хүүхд асрахчлооны хугацаанд ажилтгуулагч нь буюу байгууллага нь төлж байгаа. За үүнээс гадна нийгмийн даатгал сайн дураар даатгуулад явж байгаа энэ эхчүүдийн хувьд бол тэр 550 мянган төгрөгнөөс 12.5%-аар буюу тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгалын санд одоо шимтгэл төлөн. За тэр нь сард бол 12.5%-аар тооцохоор 68,750 төгрөг тооцогдтiin. Түүнийхээ 50%-ийг нь өөрөө төлсөн тохиолдолд буюу одоо 2023 онд 34,375 төгрөгөө тухайн ээж өөрөө төлсөн тохиолдолд үлдсэн 34,375 төгрөгийн нийгмийн даатгалын тэтгэмжийн даатгалын сангаас юм уу? Эсвэл одоо эсвэл улсын төсөөс ингээ хариуцсан төлж өгдөгөө.